За орой минь манайхаа. За энэ удаагийн халаагаар хайрлагдсан бүсгүй ивэнтийнхаа талаар гоё мэдээлэл хуваалцах гэсэн юм аа. За тэгэхээр ямар зүйл болох вүлээ? Ивэнтэр маань тэр талаар хуваалцах. Окей. За бүгдээрэнд нь орой минь төргий. Сайхан амарцгааж байна уу? Сайхан унтах гэж байна уу? За манай ивентэр бол мэдээж арт терапи явна. Тэгээд бас бяцхан лекц, тэгээд коучинг явна. Тэгээд энэ удаагийн арт терапи дээр нэмэлтээр гоё нэмж юм орж байгаа. Тэр талаар хандаа минь танилцуулаач. За энэ дээр өөрийгөө танин мэдэх арт терапи нэмэгдэж орж байгаа. Тэгээд сараа маань нэмэгдэж орно. Тэгэхээр энэ удаа багаараа урд нь хоёулаа байсан бол урдны сэтгэл бол 150% асар өндөр байсан. Тэгээд дараагийн ивент чи оролцъё. Ямар гайхалтай юм бэ? Ийм гоё мэдрэмжийг аваагүй удажээ гэд. Тэгээд хүмүүс ямар байсан сэтгэлээ бас хуваалцсан. Дээрээс нь нөхөрхөн өнөөдөр нэг оролцсон хүн маань хөөе би хүний урдаас үг хэлж чаддаг болсон шүү дээ. Өөрөө үзэл бодлоо хэлж чаддаг болсон байна айхгүйгээр гэж зүйлийг хэлчихсэн. Өөрийгөө гомдоохгүйгээр энэ сэтгэл зүйн байдлыг гэмтэхгүйгээр би өөрийгөө хамгаалж чаддаг болсон. Өөрийнхөө үзэл бодлыг айцгүй хэлж чаддаг болсон байж тээ гэдэг сэтгэлээ хуваалцсан. Тэр маш гоё сэтгэл хөдлөм мэдрэмжсэн. Тэр үед яг ингээ гомдлоо гаргаад тэгээ бас хүмүүс тэндээс гарсны дараа би хэм бэ гэл баахан төрсөн хүмүүс явж байгаа гэж хариу нуулгаа. Би хинбэгийн тухай ярьсан чинь маш их гоё сэтэл өгсөн. Хүмүүст яагаад бид нар нэр хинбэ гэдгээ мартцсан явж идэг. Бид нар тэр нь мартцсан маш олон юм байдаг юм байна гэдгийг нь сануулж өгсөндөө маш их таатай байна. Тэгээд би хинбэгээрээ удирдаг даа сүлд нь ингээд өөрийнх нь дотоод хүүхдийг ингэж гаргаж ирэх юм хосолсон байдлаараа энэ манай сургалтын бол давуу талууд бол гол нь хосолж явж байгаа даа маш утга учиртай байгаа. Тэгээд бид нар маш олоолаа багаараа ажиллаж байгаа. Тэгээд энэ багаараа ажиллаж байгаа учраас үр дүн бол гайхамшигтай байгаа. Одоо сараа минь нэмэгдэж орох нь бас чадварлаг арт терапист байгаа. За одоо нөгөө суулт юуны сауна пари чи юу лээ хөө? За энэ бас нөгөө ордны оролцогчдын санаа манагаа ер нь бид нар ингээд оролцогчтойгоо санааг хүндэтгээд ингээд цаашаа хөгжүүлээд явах бодолтой байгаа. Тэгэхээр юу гэхээр дээр арт терапийн дараа хүмүүс ингээд ядраад унтаад бүр ингээд бүр сайхан амармаар санагдсан байна. Яа тэгвэл ингээд бүр сэтгэл доторхоо өнгөлөөд ирэхээр чинь цаашаа бүр дахиад амарч таашаал амаар санагдаад. Тэгээд үгүй саунд байвал яа гэм бэ гэдэг санааг дэвшүүлсэн. Нэр яагаад болохгүй гэж тэгээ заавал сургалт гэхээр юм танхимд ингээд аль бие усны байхгүй. Тэгээд нөө бидний ураа чинь найзаараа л байл та тий найзаараа ингээд нэг дотн халуун дотн бай. Тэнд ингээд яг л найзууд чиг ярилцчихсан халуун дотнээсэн. Тэн дээр ингээд ярилцаад одоо саунд бид нар юун тухай найзуудаараа л ордог үстэй тий саунд найзуудаараа арын тоглоо найзуудтайгаа ингээд ямар ядгүй тэр мэдрэмжээ бас хуваалцвал тий. Тэгэхээр тэнд ингээд нэг амьдралынхаа дотн хинт ч ярьдаггүй нууцуудыг яриа. Тэгээд дээрэс нь шинээр орж ирсэн зүйл маань өнөөдөр би нэг өөрийнхөө дотн альзаны тухай сургалт зарласан байгаа. Тэрнтэй холбоотой саунд орохоор ч жиг халуухан заа гэж бодож байна. Халуухан хуваалцаад хинт ч ярьдаг гэдэг зүйлээстэй тэр задлаад тэгээд өнөөдөр би жоохон явуулахгүй за саунд дотн альзаны сургалт орно гэсэн чинь харин тэнцчихсэн чөлөөтэй авч явах юм шиг гэжсэн. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг ярилцсан. Тэгэхээр яг ингээд бид нар мэрэгжлийн үнээс нь аливаа зүйлийг сонсож байгаа юм гэдэг нь асуудал өөр. Найзуудаараа ингээд босон болоогүй туршлага хуваалцах өөр гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бидний гой давуу тал маань тийм мэрэгжлийн судалгаа шинжилгээ юу байна гэдгийг яг энгийн орчинд яг зүгээр л нэг найзаасаа сонсож байгаа юм шиг. Тэгээд тэр ивентийн дараагаар хоёулаатай найз олъё гэдэг хүмүүс маш их холбогддог болсон. Дахиад уулзаа учраа. Тэгэхээр орчих боломж маань гарч ирээд байна. Хэдүүлээ саунд ингээд өргөжлүүлээд явъя. Хоёр хэсэг явах юм. Эхлээд танхимаар хэдүүлээ ингээд сэтгэл зүйн миний хувьд юу өгөх вэ гэвэл бид бүхэн бусдаас хараад болсон байдаг тий. Бусдаас сэтгэл зүйд хараатай, нөхрөөс хараатай, эсвэл ээж ааваас хараатай, бусад хүмүүс юу очихвол одоо энэ лайв гэвэл наа юу очихвол гэсэн айцтай байдаг. Тэгвэл энэ мэдрэмжээсээ салах тухай. Дээрээс нэгээд бидний олсон итгэл үнэмшлээ бид нэгээр майх шүдээ гэлдэг. Эсвэл ингээд өөрийгөө итгэцэн байдаг тий. Зарим бүр өөрийгөө ингээд хэлсраад би ангаар болохоор царай муудаг итгэцэн байдаг тий. Гэтэл яг ангаар царай муудаг үл үгүй шүү дээ тий. Өөрийнх нь хувь үнэ онцгой байгаа. Энд дээр чамд юм багаас итгэцэн зүйлээ нөө багаас ч одоо ингээд аавгах нах зэг чинь хаа хамаагүй хөнлөнгийн хүмүүс багаас чинь чи тийм шүү гэж итгүүлсэн. Тийм итгэл үнэмшил байдаг уу? За миний хувьд бол
Ерөнхийдөө гайгүй. Нилээ нэг томоотой би баг юм ярьдгүй хөвгтөөсөө аягүй сайн нөө. Тэгээ одоо сүүл их тийм даруухан. Тэгээд намайг бүр ингээд том болоход аав минь чи өстой нэг бүтэн иргэсэн шүү гэж ярьдаг. Яагаад ингэж өөрчлөгдөж вэ гэдээ бүр гайхасан. Сүүлдээ нэг тинейжер болоо тэрнээс хойш бүр яриа салхаа бараг 18 наснаас эхэлж ярьсан юм уу та. Тийм гинт ингээд зан чанар минь огцон өөрчлөгдсөн. Тийм болохоор тэр юм их гайгүй маш даруухан маш сайн нэг хөөхт идэг штэ. Байнга л өгөнд орж идэг хинт зэмлүүлдэггүй. Нэг тиймэрхүү төрлийн хөөхтэйсэн. Тийм тэгэхээр гайгүй. Гайгүй. Айгүй сайн хүмүүс шүү дээ тий. Юусе загнуулдаг. Бараг 18 наснаас эхэлж ярьсан юм да. Комент хийсэн сайн уу нэг гагч өөр манайхан дэрэн дээр комент ингэ дэлгэрэнгүй харагдахгүй шүү. За тэгээд энэ дээр тэгээд сонсогдоод байна. YouTube орохоор Facebook руу ороод яг харин тийм байна тийм ээ тий. Тий. Миний тэгээд энэ удаагийнхаа энэ удаагийнхаа юун дээр хамгийн чухал гоё мессеж хүргэе гэж бодож байна. Бид нар ингээд байгаа зүйлээ үн цэнтэйгээр хардаг билүү? Маш гоё талархлын сэдвээр яриа орно. Талархлыг эргэн санацгай юун дээр бид нар ингээд талархахгүй ингээд мартаад идэх юм бэ гэж тэр талаар бүгдээрээ маш гоё мэдээлэл авах болно. Тэгээд ирээд гоё найзуудаа хамт байгаа тийм гоё мэдээлэл аваа. Дээрээс нь сэтгэл зүйгөө удлаа, дээрээс нь саунд ороод найзуудтайгаа ингээд зүгээр л нэг октод ингээд нэг гоё жаргадаг шүү дээ. Яг л тийм гоё мэдрэмжийг өгөнгөө тэр нь мэрэгжлийн төвшөнд гэсэн. Тийм л гоё нөхцөл байдлыг үүсгэх манай багийнхан зорж байгаа. Тэгээд бүгдээрээ гоё ирээрээ. Ер нь ингээд бид нар ингээд аливаа зүйлийг зоригтойгоор хийвэл нэг өөр, зориггүйгээр хийвэл бас өөр гэдэг те. Саунд одоо ингээд өөргөө алжиглыг тайлж байгаа зоригтой ч гэсэн хов яриа сууж ирэвэл сөрөг мэдрэмж дээр очиж тийм. Хүүшээ тэрний юмсыг аснаа тэрнээс авсан байна гинэ гэж ингээд хов яриа суугаад цагийг яг үр бүтээлтэй өнгөрөөд байгаа юм. Тэгвэл яг зоригтойгоор сэтгэлийн шархаа хөнгөлөөд ингээд өөргөө хөнгөлөөд өөртөө итгэлтэй болоод тэгээд саундыг толь молонд харжаад өөрийгөө өстө нэр хүйе би чинь just ажиг юм даа гэж хардаг болтлоо өөртөө итгэлтэй болох. Дээрэс нь өөрийгөө андуурсан, өөрийгөө тийм хүнгээд андуурсан нөгөө би хинбэ гэдэг дээр андуурсан ойлголтууд нь бид нар ээж аав эгчдөө хамаатан салнаасаа эсвэл ингээд амьдралд хүчтэй мэдрэмж үүсгэсэн хүмүүсээсээ тийм сөрөг мэдрэмжийг авчаад өөрийгөө гэж одоо яваад идэг. Биш нэр би царай. Нэр би хөмсөх болгоо царай мутаг мариун нагалгаа гэх мэтлэнгээр ингээд бид нар ингээд төрөлт явж байгаа төрөлтлөөс гараад яг өөрийгөө жинхэнэ би хинбэ гэдэг дөө очих юм. Би хинбэ? Энэ удаагийн арт терапистаар очих. Тэгэхээр арт терапист орно гэдэг нь маань бүл бүт 90% өөрөөсөө хариултыг олж авна. За тэгэхээр коучинг дээр юу гэж чадхаар байна? Өөр ямар асуултад хариулахаар байна? Ямар мэдрэмж өгөхөөр байна? Дээр нэрээ санаас дээр ивентэд юу ганцаараа хийсэн зүгээр юм л тий. Харин тийм билээ. Хоёул нэг ганцаараа уудах хэрэггүй шүү гэдсэн чинь ганцаараа ирсэн хүмүүс даваад юм ярьж байсан нэрээ. Айгу чөлөөтэй. Сүүлдээ тэгээд хит ирээд ер нь ингээ уламжлалт болгон зохиогч байгаа. Сүүлдээ хит ирэхээр эхлээд ганцаараа ирж ингээ бие тасгаж агаад хит ирэхээр ингээ тайлагдаад угаасаа юунаас ч айж ичгээ болоод өөрөөрөө байдаг болоод ирснийхаа дараа найзуудтайгаа ирвэл тэр бүр гоё болно гэсэн. Харин тий. Тэгэхээр яг одоо хин нэг цаг хугацаа тий. Эхэндээ яг уу тэгж байгаа сүүлдээ найзуудтайгаа ирэхээр гоё болчихно. Тэр нэг хэдэн сарын дараа гэсэн. Нэг давтаад байна. Тэгэхээр бусдын бодлоос хараад бас ямар давуу тал болгоно гэж бодож байна нарийн дуулгаа. Энд дээр өөрчлөлт юу байсан? Одоо ингээд чөлөөлсөн чи ямар байна? За энэ бол энийг л эрхчлөө гэж хэлдэг баг. Эрхчлөө гэж яг юу юм бэ гэвэл бол энийг л хэлнэ. Сэтгэлийн тий өөрийгөө чөлөөлөх нь эрхчлөөнөөс өөр ямар ч эрхчлөөг ийм үн цэнтэй эрхчлөө гэж би тооцохгүй байх гэж бодож байна. Маш их гоё мэдрэмжийг авдаг. Тэгээд одоо би загасаа өөрийгөө усны амтан гэдгийг мэдэрнэ. Шувуу бол тэнгэрийн амтан гэдгийг л мэдэрнэ гэсэн үг. Яг л тэр өөрийнхөө мөн чанар дээр буугаад өөр дээрээ тийм болохоор эрхчлөөг мэдрээд бусад хүмүүсийг ч гэсэн шүүхгүйгээр маш сайн ойлгодог болдог. Яг тэгэхээр хүн болгон юуник юм байна гэдгийг мэдэрдэг учраас маш гоё чөлөөтэй болдог. Тийм гоё мэдрэмжийг авдээ шүү. Өнөөдөр манай нэг шав юу аасан нэ. Яг бусд их чөлөөтэй болсон. Тэгээ ингээ анги дээр ингээ бүтээд исэн ингээ анги дээр ингээ бүжигсэн. Гэсэн чинь
ангийнхны хүүхдүүд бас л яагаад байгаа юм бүр гайхаад байгаа гэдэг байхгүй. Тэр хүүхдүүд нь бусдыг өөрөөсөө өөр гэдэг хүлээж авах болоог байгаа учраас тэр нэг тийм л эрхчлээ байхгүй тийм ингээ агаараа амьсгалаа усаа уугаад тий усаа амьсгалах яг тэр мэдрэмж. Тэгэхээр ингээ хин юу гэж хэлж хөл гэсэн бодол нь тэмхгүй болоод ирэхээр яг өөрийнхөө төвлөрөөд өөрөө хийх ёстой юм хийгээл явах нь шүү дээ тий. Магадгүй нэг их чад гацсан байгаа хүн эсвэл ингээд нөгөө нэг юм ихлэ боддоо шүү дээ. Далаад өгнө YouTube сувгны нэ эсвэл бизнес контент надад юм чадвар байгаа гэж амар бодож ирсэн нь яг хийх үйлдэл дээр гацсан хүмүүс байдаг тий. Аа. Тэгэхээр за онгоолгох хаа айгуул дэлхийг зайлгээ илжнэ гэдэг. Хамаатан юу бодох юм бэ гэдэг юм тий. Энэ дээр эрх чөлөө олгоод ирэхээр зүгээр л мяаж гэсэн эхлээд явж ивэл тий. Бүр чадахгүй жийс угаасаа яад эхлээл явж илээвэл тэгээд ур чадвар суугаад явна. Тэгвэл эсрэгээр нэг юм хийгээл жоох мяа хийж байгаа хүмүүс мяалж байгаа болчихвол яах вэ? Ямар үр дүнд хүрэх бол ярим болоо. Тэгэхээр тий. Нөгөө сэтгэлийнхаа дархлааг яг нөгөө үндсэн гол цаатлын нөгөө хамгийн чухал зорилго нь шүү дээ тий. Аха. Эрх чөлөөг мэдрээд тэр хамгийн цаанд байгаа юмдаа ингээд хүрх гээд одоо тэр юм хийжээ гэж бодъё л доо. Тэр нь хангалттай чухал биш байгаад магадгүй өөрийнхөө тийм яг бүрэн эрх чөлөөгөө гүйцэд мэдрээгүй байх юм бол тиймэрхүү хүмүүсийн чи ингэчлээ энэ төр дээр бол баг зэрэг сэтгэлээр унж магадгүй юм өстөр ундаг тий. Тэгэхээр тэр яагаад тэр өөрийгөө бүрэн чөлөөлөд эрх чөлөөгөө одоо тэр томоо зорилгоо бүр тэр уулын оргил дээр гарах тэр зорилгоо яг зөв л олчих юм бол за хэн чиг юу гэж хэлжсэн ямар ч нөхцөл байдал тэ замд нь чулуу одоо жалга одоо тэ юу тааралдгийг тэр бүхнийг даваад гарах хүчин тэр хүний дотор нь ингээд байдаг. Тийм учраас тэр сайхан зүйлээ мэдрээд хизээш унахааргүйгээр тэр ориглыг ноён ориглыг хараад чигээрээ явах замуудыг одоо энэ суврал сургалтуудаар ингээд хүмүүсийг олохыг зорж байгаа. Эцсийн зорилго нь бол хүнийг аж аргал эрх чөлөөнд хүргэх байгаа. Аа. Би хинбэ гэдэг нэг ойлгоод авах нь шүү дээ. Тэгэхээр дээр дараагийн үргэлжилсэн ивент энэ хас бүтэнсэн болгонд яг уламжлал ёсоор явна. Гэхдээ үе шаттайгаар ингээд дахиад явах байхгүй. Тэгэхээр яг одоо ингээд бусдын бодлоос өөрийгөө чөлөөлөх хайрлагдсан бүсгүй болно. Хайрлагдсан бүсгүй гэж яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр хин өөрийгөө хайрлцсан ойлгогдсон юм гэтэл бусдад хайрлагдаж байгаа болохоос биш. Бусдад ингээд анхаарал нь бусд дээр төвтэй юм ихтэй хайрлахтаас илүү тэр нэг намайг ингээйлчлээ, энэ намайг ингээйлчлээ, энэ намайг зовоочлаа гэд бусдыг буруутгаал өөрийгөө зовоод амьдраад идэг тий. Өө тэр юм болохоор би зовчлаа, энэ юм болохоор би зовчлаа дандаа хохирцсан байдалтай байгаа гэдэг. Тэгвэл хайрлагдсан юмтэй эзэж юм хохирцсан сэтгэлгээр хандахгүй харин тэрэнд ингээд тусалж байгаас энд ингээд тусалж байгаас энэний асуудлыг шийдээд өчгөнсөн тусалсан шиг тусалсан гэдэг илүү агуу том зорилгыг хийдэг юм болоо да тий. Энэ дээр ямар бодлоо байна? Хайрлагдсан бүсгүй гэж нэр хэнийг хэлэх вэ? Хайрлагдсан бүсгүй гэж өөрийгөө хайрладаг бүсгүйг л хэлнэ. Өөрийгөө хайрлаж байж бид нар бусад хүмүүсийг хайрлахыг мэддэн. Тэгэхээр өөрийгөө хамгийн их хайрлна гэдэг нь дотоод хүнээс сонсоод өөрийнхөө тий хүссэн зүйлийг хийгээд зөв гэж бодсон зүйлээ хийгээд тэгээд бусдад туслах. Тэр ер нь бусдад туслахаас маш их хайр үүсдэг. Тэгээ өөрийгөө эхлээд хайрлаа. Тэгээ бусдыг хайрлаад тэгээд л хайрлагдсан юмтай болж байгаа юм да. За энэ дээр ингэдэг штеп. Одоо ингээд ажилтай маш их ажилтай ингээд өдөр шөнөгүй ажилтай мөнгөний төлөө яваал одоо ингээд бүсгүүчүүд маань уул нь төмөр хатагтай ажил нэг ч амралтгүй бараг бүтэн жил амралтгүй зүтгэлээ ингээд ажил олдохгүй ажил амьдрал болохгүй байна ингээд яваад идэг. Тэгвэл тэр үедээ идэвхтэй үр дүнтэй байдаггүй юм байна. Эсвэргээрээ өөрийгөө амрааж чаддаг, алжаалаа тайлж чаддаг, тий найзуудтайгаа сэтгэлээ уудлаад ярьж чаддаг, зоригтой золбоотой зүйлээ ярьж чаддаг эмэгтэйчүүд илүү олон боломжийг олж чаддаг юм. Тэгэхээр энийг өөр дөр бидрэхээ туршлаа л та би сараатайгаа нэг өдөр гадуур гарлаа. Юу ч болохгүй ажил. Зориг мөрөөлөд хайчаад зөвхөн одоо цагтаа амьдрах талаар бодож байгаа байхгүй. Тэгээ баян хүмүүс гэж байгаа энэ хүмүүс чинь яагаад зураг очиод үзээд идэгин, яа гой хоолны амтыг бүр ингэ хамшаалan мэдэрдгийн гэх гэхдээ мэдрэмж гэдгийг ойлгосон тэндээс би ийм гоё юм гээд хоолны амтыг мэдэрч гадуур гарлаа, кино үзээд инспирэшн авлаа гэх мэтлэнгээр тийм их мөнгө гаргахгүйгээр хүн амьдралаас маш олон мэдрэмжийг авч болд юм байна. Мэдрэмж хэрэгтэй байна гэдэг ойлгосон. Тэгтээ дараагаар бүр илүү олон том боломжуудыг харж ирсэн. Хүшээ ивэт хийж болох юм шүү. Тэгээ хийж болох юм шүү.
Одоо ингээ гурал авчих болох юм шүү. Бүр ингээд чиний давуу тал, миний давуу тал хэрэлцээ багаараа гэдэг тийм шийдвэр гаргасан. Тэр энэ дээр ямар санагдаж байна? Энэ тал дээр өөрөө яаж амраад байна? За би бүхэл зүйлийг тэнцвэртэй ойлгохыг ер нь бол эрмэлздэг. Хитрхи нэг ажилдаа тий төвлөрөөд одоо нэг завсаргүй тэгээд л одоо би тийм амжилтын төр, ийм амжилтын төрийг гэж тахлаар маш их ядардаг. Тийм учраас яг хүссэн гарах үедээ гараад одоо орох үедээ ороод одоо тий хүнд хайртай бол хайртайгаа хэлээд тий талархаж яана гэдгөө талархаж байгааг хэлээд хамтаа гараа л да энэ тэрийг бүх зүйл дээрээ үнэн байхыг хүсдэг. Өөрөөрөө байхыг хүсдэг. Баг зүхийг хүсдэггүй. Бага таалж яхахыг хүсдэг. Яг тийм үнэн байснараа л одоо хинтэй ч ойлголоход хамгийн амархан тий хамгийн эрхчлөөтэй. Найзуудтайгаа зарим хүмүүс ингээ найзуудтайгаа ч гэсэн тийм дотн байж чаддгүй шүү дээ. Би энэс одоо ингээд намайг ингээд бол тий намайг одоо нэг армиа гэд бодчих юм уу ч гэдэг юм уу. Тэрнээсээ төрүүлээ та өөрөө ихлэ буултай гэд өгчөөрэй. Тэгэх юм бол хэн буулт хэлж ирсэн. Тийм тэгээ нөгөөх нь ялгаагүй буулт идэг. Найзууд бол нэг маш сайн ойлгодог. Тийм тэгэхээр тэр хэсэг бас хамгийн чухал юм байлээ гэж ойлцож байна. Манай нэг шав маань бас нэг өөрөө яг баг гэдэг дээр урд нь болохоор ингээд мөнгөгүй ч байсан хүнд мөнгөтэй харагдахад дааш магаад хүнээс зээлж чад бүр даадаг гэсэн юм л да. Бас ингээд гайгүй харагдчихаа гайгүй мөнгөтэй харагдчихад тэгээ зээлж байгаа дараа нөгөө өрнүүд нь ингээд юм их болцсон. Зөвхөн л баян эмэгтэй, боломжтой эмэгтэй харагдах, хүчтэй эмэгтэй харагдсан бол тэгээ мяа гэд харагдчих юм бол айгүй хин нэг гологдоод хаягдчих хайцтай юм. Хин хайц тэндээс үүсдэг те энэ намайг мяа гэдчихвэл айгүй цаашаа муулаа явчихна. Эсвэл намтаа найзлах гэж яаж те. Нөгөө хүүхдээр бол тоглоом өгöd их юм бол хамт найзлан тоглоом өгөхгүй бол найзлах те. Тэр шиг харин ч эсрэгээр яг үннээрээ байснаар тэр найзуудыг чин дотны тэр үерхэл яг тэр мөчөөс л эхэлдэг гэсэн үг. Харин л үннээрээ найз нь одоо боломжгүй байна энэ тэрэгээд эсвэл одоо өөр юу гэдэг те. Бүхий л асуудлыг чин сэтгэлээ хуваалцсан цагт тэр жинхэнэ найз өсч байгаа гэж үзэж байна. Дараа нь ингээ өөрөөрөө чөлөөтэй байгаад ойлгосныхаа дараагаар мөнгөгүй шилж чаддаг болсон. Бид нар дандаа мөнгөтэй юм яахгүй шүү дээ. Тэгээд данс хоолох улаах үеч байгаа шүү дээ. Тэгээд найзараа даалгах үе байдаг үстэй. Тэгээд тэр үедээ би мөнгөгүй шүү гэж хэлэх зориг би мэдэхгүй шүү. Найз нь одоо муу ай шүү. Чадахгүй үгүй гэж хэлж чаддаг зориг бодлоо байна юм болоо да тий. Тэн дээр үз чадчих чи мяа гэж хэлж чаддаг хүнд ингээд үгүй тэрэн дээр бол тий. Тэрэн дээр бол маш сайн. Ер нь бол их өөртөө нөгөө хөнгөн их шигч чулуун хүн байгаа. Шулуун хэлдэг. Тэгээд болохгүй болохгүй гэлээд тий уралж байгаа гэлээд гомжжэл гомдлоо хэлээд ингээд дор нь ингээд гаргаад ойлголцоод явдаг. Тэгээд сүүлдээ ч одоо тийм болцсны дараа л тэгээ харцаараа л ойлголцдог болчдөг л доо. Найзууд бол ягаад тэгэхээр эхлээд яг хуу за би бол ингээд ийм сэтгэлтэй байна гэдэг тухайн үедээ ингээд гомдсон бол би ингээд чиний энэ дээр ч гомдчихлоо найзаа тэгээд чи намайг ойлгоорой би нэг хэлэхгүй бол ингээд надад айгу хэцүү санагдаад байна. Тэгэхээр хэлээд хоёлаа ингээд ойлголцоо ярилцъя гэдэг. Тэнгүүт манай найзлахаар окей тийм хүлээж аваад тэгээд нэг энд ярилцаал нэг гоё ойлголцчих. Тэгэл эргэж тэрэлтэл найзлал тийм гоё найзууд дотны хэдэн сайхан найзууд минь байгаа. Тэгээд яг энэ л мэдрэмж хамгийн гоё. Тэгээд одоо эмнэлэг твцсэн ч тий гүгээл цай барайл гүгээд ирдэг. Тэгээд баяр ёслол орсон цэцэг барайл гүгээд ирдэг. Тийм сайхан найзуудыг бид нар үргэлж үүсгэж болдог. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ байсан газарт найз нөхдөд хүрэл бол хязгааргүй төм бумаараа үүсдэг юм аа гэж хэлээ. Чин сэтгэл байх бол. Сэтгэлээ хариу сэтгэл л ирдэг байхгүй. Тэгээ өөрөө хүн сэтгэлээрээ хандж ийж нэг зарим нөгөө ашиг сонирхлын найзууд гэж байдаг тийм. Ер нь найзуудын төрөл янз бүр тийм. Бизнес хамтрагч юм уу одоо хийж яхад зарим хүмүүс болохоор зөвхөн даалгаад идэг найзууд ч бас идэг. Тэгэхээр энэ дээр бас сонголттой хандах тий. Дээрэс нь өөрийг нь хөгжүүлэх найзтай баймар байхгүй тий. Өөрийг нь хөгжүүлээд өсөж хөгжүүлээд бүтээл шүмжиг өгөөд дараагийн төвшөнд нь хүргэдэг найз байх юм уу? Эсвэл нэг нөгөө ярддаг сэдвээр л хоо базаал итгэсэн тэрний амьдрал итгэдэг найзтай байх юм. Сонголт авах чинь аль болох өсөн дэвжүүлээд өөр зүйл ярддаг. Дээрэс нь өөр газар руу аваачдаг найз руу байвал яа тийм тий. Одоо саамаа юу авьяастай найз л аягүй сайн найз шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө одоо найзууд чи ер нь эмгтэй хүн гэдэг чинь ер нь нэг нэгээ тийм даган дурайх ер нь их
юутай гэдэг юм байл шүү дээ. Сонирхолтой. Тэгээд тийм учраас нэг нь актив өглөөрт босоод одоо манай нэг юм дээр группийг байгаа л да. Өглөөр тусаал 6 цагт гараад гүүгээд шүү гэл ингээл найзууд руу ингээд чатаар оруулаад зураг мөрөө оруулаад ингээл тэр нөгөө гэсэн би ч гэсэнгүй л та. Тэгээд дандаа нэг нэгэндээ ингээд сайн сайхан энерги өгөлцөж авалцдаг. Сайн үлгэр өгдөг. Тэгээд тийм инфлюенстэй нөлөөлөгч. Бид нар чи хоорондоо нэг нэгэндээ нөлөөлөх агуу их хүчтэй байхгүй. Тэгээд ялангуяа эмэгтэй хүмүүстэй. Тэгээд ингээд тэр үлгэр жишээч найз минь болохоор маш ирч хүчтэй тэр ирч хүчээрээ найзтайгаа тэмдэглэдэг. Нөгөө хэд нь ч гэсэн их үгийг авдаг. Тэгээ би бас гүчи би тэгчигээд ямар гоё ингээд. Тэгээд ерөөсөө энэ сошиал дээр явж байгаа ямар ч хар бараа мэдээлэлд огт санаа зовдгоо уншдаггүй. Ягаад тэгэхээр тэрийг зохицуулж чадахгүйгээс хойш тэр урдах байгаа юмдаа л анхаарлаа хандуулъя. Зүгээр л өөрийнхөө байгаа цэгээл жоохон өөрчлөхөөс хувь хүн өөрчлөгдөж ядаж гэр өөрчлөлт төр өөрчлөхөөс одоо зохицуулж чадахгүй тэр гадаад болж байгаа дайн одоо Монголд болж байгаа төрийн асуудал одоо энэ төр ямар ч нөлөө үзүүлэхгүй учраас тэгээ тийм шийдвэр гаргасан хэдэн бас найзууд нь байдгаа. Тэгээ бидэд өглөө болгон чатаар холбогдоод зүгүүхэнгүүгээд зарим нь ярьж байгаа зарим нь алхаад явж яадаг ч юм уу. Тэгээд өглөө гоо чатаар уулзсан найзууд байгаа. 6 цаг тусаад. Би ч бас ууланд гардаг найз чинь. Та нар дагаж ууланд гарсан мэт. Танад очиод ууланд гарсан маш гоё байсан. Бүр аягүй гоё мэдрэмж авсан. Тэр үнэр ер нь нэг 7 хоногтой нэг тэгээд ер нь хүн гэдэг амьтан чинь мөн чанар нөгөө ад жаргал эрхчлээ байгаа шүү дээ. Одоо ерөөсөө л энэ хоёр. За их чи ямар амьдрмаар байна гэхээр ад жаргал гэж хэлдэг бүхэн ад жаргалтай л амьдрмаар байна. Харин яаж ад жаргалтай амьдрах гэхээр тэрийг нэг л уучраа болохгүй зарим янз бүрийн замаар яваад байгаа юм. Гэтэл тэр ад жаргал гэдэг тий. Тэр ад жаргал гэдгийг яг юу вэ? Яавал ад жаргалтай болох вэ гэдэг талаар бүх төрөө хагасан тэрхээр гоё ярилцъя тий. Хамгийн гоё санаануудыг гаргацгаая л та. Хорон бүртээ ад жаргалтай амьдрах боломж нь бидэрт байдаг. Гэхдээ бид нар тэрэмжээ даснасаа болоод ад жаргалыг амтарч чадалгүйгээр цаг хугацааг өнгөрөөчихсөн байдаг тий. Тэгэхээр энэ ад жаргал мэдрэмжүүгээ хэрхэн ойртох угаасаа надад байсан зүйлийг буцаж гаргаж ирэхэд ямар гоё аргууд техникүүд байна. Энэ зүйлийг хуваалцъя. Дээрээс нь октодроо гоё ярилцаад халуун дотны хинт ч ярьдгүй нууцаа ярьж энэ тархинд орооцолсон бодлуудаа зэгцлээд нэг эмх зэгцэнд оруулаад энэ сэтгэлд өрөөд байгаа гонигуудаа мэдрэмжүүдээ гаргаж иж уйлаад нус нулимстай хойлолтоо чамаагүй өөрийгөө шинээр бүтээцгээе. Өөрийгөө дахин байсан буцаач хэвэнд нь оруулъя гэдэг уриалаад тэгээд энэ хөл аюу өндөрлөө тий. За тэгээд хүний амьдрал бол маш их эрч энерги өгдөг. Энэ амьдралыг утга учиртай болгодог бол хүнд найз гэж байдаг. Сайн найзууд байдаг. Яагаад тэгэхээр одоо ингэ найзгүй нэг төсөөлөд үзэх юм бол бас амаргүй л те. Яг нөхөртөөгөө хүүхдтэйгээ тэгэл ээж автаа болно. Гэхдээ найз гэдэг бол яг тэр хүнийг юм үргэлж очингууд нэг 18 те 14 настай үеийнхаар ингээд тогтлуулад байж идэг хүмүүс бол яалтчгүй найзууд байдаг. Тэгэд ээж аав хажууд ч юм уу те нөхрийн хажууд ч юм уу өөрөөрөө тийм байх боломж барагтаа бол олдохгүй шүү дээ. Тэр чинь нэг ээжийн дүр тоглоод тэр чинь нэг охины дүр тоглоод тэр чинь жинхэнэ ингээд яа гэл залуу ирч хүчийг зүрхэндээ авчиадаг үе бол та найзууд үе байдаг. Тэгэхээр яг тийм гоё зүйлийг таадтай хамтаараа бүгдөө шинээр бүтээцгээе. Ингээд шинэ найзууд бүтээх тэ хайрлагцсан ивенттэй урьж байна. Тэгээд бүгдөө гоё оролцоорой. Бүгдээ ингээ хайрлагсан мэсгүүчүүд болоод ад жаргалтай хөрөл мөрөөдөлтөй хүрхийн төлөө нэг зүг харцаад би бүхэн яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр зөвлөгөө хамт ачицгоё. Тэгээд сайхан амарцгаа гараад ивентэд маань хүрээд ирээрээ энэ хагас бүтэнсэнд өглөө 10 цагаас явагдах байгаа шүү. Тэгээд нэр хүүхдүүдээ аваад ирж болоо хүүхдүүдээ таксаа бүртгүүлээд өнгөрсөн удаа орсон хүүхдүүд маань ямар хөөрхөн байсан бэ тий. Тэгээд ээжэд маань хүүхдүүдийн хамт ичгээр тусдаа өрөөнд ингээ оролцоод хүүхдүүд нэг өрөөнд ээжүүд нэг өрөөнд ингээ сэтгэл заслаа орохоор ямар гайхамшигтай өөрчлөлтүүд өгч байна. Тэгээд ингээд ээж бол хүүхдийн тол юм уу гэдгийг ингээд харж болж байгаа байхгүй юу. Хүүхэд ээжийн төлөө гэдгийг ингээд анзаарч болоод байсан. Тэгэхээр ээж ямар байна, хүүхэд ямар байна гэдгийг анзаарч болохоор байсан. Тэгэхээр энэ удаас ч хүүхдүүдэд дагуулад ирээрээ. Хүүхдүүдээ ингээд эхнээсээ урд нь авчирсан хүмүүс маань дахиад хүүхдүүдэд авчирна гэдэг хүүхдүүд нь дахиад очие гэдэг тийм мэдрэмжийг өгсөн байлээ. Тэгэхээр энэ маш их таалагдсан. Би бас том хүүтэйгээ очие гэж бодож байгаа. Одоо 14 настай. Одоо 15 нас хүрч байгаа. Тэгээд ингээ гоё бүгдөө тий
бидний хүмүүжид ч гэсэн гэр бүлийн харилцаа, ирээдүйд хүүхдийн минь ирээдүйд ээж минь нэг юм хийдэг юм бэ. Хүмүүс ингэдэг юм байна гэдэг ертөнцийг арай өөрөөр харах боломжийг хүүхдүүдэд олгоцгоё. Тэгээд энэ бол маш гайхамшигтай үйл явдал байх болно. Хүүхдүүд ингэдэм билээ. Ээж аав хажууд ярьж чаддаггүй. Тэгээ үг хэлээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжээ арт терапигаар гаргаж ирдэг. Тэгээ өөрийнхөө дотор юу байгааг ойлгоод үе би ийм мэдрэмжтэй байдаг юм биш үү. Тэгээ мэдрэмжээ таньж эхэлж байгаа байхгүй. Би гуниглахаараа ийм, уурлахаараа ийм ингээд гомдохоор уурлахаараа би ингээд уураа дагдаг, найзуудтай ингэдэг гэд бүх зүйлүүд энэ нээлттэйгээр ярьж байгаа байхгүй. Эзэг тэгээд яаж ярих бол төдийлөө олддоггүй шүү дээ. Бид нэр ингээд өдрөдөө мэдрэмж чи ямар байна, чамаа хин ингэж юм гэхэд хаалттай хэлж чаддаггүй те. Айгуул өмгөө хэрүүл олно гэдэг ч юм уу. Тэр өсвөр насны нэг хүүхдийн тэнд нэг өөрийгөө таних нэг тэмцэл болж байгаа шүү дээ те. Тэрийг хараад өөрийгөө эртхэн шиг ойлгоод эхлэвэл ирээдүйд биднээс илүү амжилттай үнэн болох нь угаасаа тодорхой байна. Өнгөрсөн удаа нэг киноны гол дүр болсон гайхалтай хүмүүс ирж ирсэн. Тэрийг харсан гээ анхаар хайраар бүр яг өөрөөр байгаар өөрийгөө баг олцсон. Би тий. Би хөөрхөн дэлхийн жүжигчин болно штэ. Сүргэн баг болчихсон. Хүүхдүүдээс сурах маш их юм байдаг. Тэдрийгээ бид нар ээж аауд минь олж хардаг. Болоход нь бас зөвлөгөө өгье те андаа. Ээж аауд минь заримдаа анзаардаг. Хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Хүүхдтэйгээ яаж ойлголцох? Алдаагаа ухаарад гарч байгаа байхгүй юу? Бид нар хүн илгээс нааш алдаагаа мэдэхгүй шүү дээ. Ингээд болоод энэ мундаг гэж яваад. Тэгсэн мөртлөө ингээд ийм кейсэн дээр ийм зүйлүүд байна. Хүүхдүүд ийм мэдрэмж илэрхийлж байгаа гэхээр нэрээ би ч хүүхдийг бас гэмтээсэн юм шүү дээ. Би багтаа бас ингэж гэмтээсэн болохоор гэмтэлтэй хүн л хүнийг гэмтээдэг гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр би ээж аваасаа ингэж гэмтээсэн болохоор өөрөө ухамсаргүйгээр хүүхдийг гэмтээгээд исэн байна. Яана одоо өнөөдрөөс эхлээд энэ дээр анхаарай. Гэхдээ зүгээр үг хэлээр анхаарах ш үйлдэлээр тийм илэрхийлсэн болохоор энэ үйлдэлийг дахиж хийхгүй гэдэгтэй бүр идэвхтэй чадж байгаа. Тэгээ дараа нь хөнгөрсөн гой болсон бүр нам унтсан. Дараагийн ажлуудыг ирч хүчтэй хийсэн. Дээрэс нь итгэл зоригтойгоор хүмүүс хүний урдаас үг дуурайд би чадахгүй гэж хэлж чадж байна. Мэдхгүй гэж хэлдэг нь тэнэг биш юм аа гэдгийг үйлдэлээр харуулж байгаа гэдэг гайхалтай үр дүн өгдөг. Тэрнээс агуулж таатай. За ингээд арт терапигийн ертөнцөөр тавтай морил гэж өрөө бас гоё коучингтэй лекцээр урьж байна. Тэгээд хамт хагас өдөр уулзцаая. За баяртай, сайхан амарцгаарай. За баяртай.